Манлайлал, компанийн сайн засаглал, шилдэг бүтээгдэхүүн. Энэ бүх түлхүүрийг нэг дор цуглахад амаргүй. Нэгэн байгууллагын дээвэрт харьяалагдах бүр ч амаргүй. Монполимер. Компанийн түүх, Монголын түүх. Тосон хэмээхэн нутаг, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэг хангаас умынх. Харин тосон нуурыг цоон шинээр бүтээн байгуулсан түүх Монполимер группийн нөхөн сэргээх ажлын түүх юм. (2004) оны бүл их том хотхор үүссэн байсан. Уулын олборлолтын ажлын үед ус дүүрээд исэн л да. Тэгээ шахаж болдоггүй юм байнгын ундраг байх шиг санагдаад. Тэр хотхор газар тэр ус цугларах их аятайхан тийм байгалийн нөхцөл бүрдээд эхлэнгүүт бид нар тэнд юу нуур хийчихвэл яасан юм бэ гэд. Тэгээ ихч том талбай байсан. Тэгэнгүүт нь талбайгаа бүр өргөдөхөд 16 га болгоцсон байгаа. Одоо бид нар улсын бүртгэлд 16 га талбайтай юм жинхэнэ байгалийн нуур хүлээл гэж өгсөн байна. Нуурын иргэн тэр зэгс шахшуурах тифа тэргээд урмлууд бол бохир орчинд урах магадaltaгүй. Тэр нь бүр яг байгалийн юм шиг сайхан ургасан байхыг би хараад яг нэг мэрэгжлийн хүний хүднээс бол би гайхчихсан. Манай сумын хувьд бол нуур их баг. Яг тэр нуурны чиглэлийн орчин бүрдүүлсэн нь бол одоо энэ тосон нуур л байгаа да. Тэр нуурын дараа ч одоо сайхан харагдаж байгаа. Загас нэг үгээл дуурайг өгийн нуур шиг харагддаг шүү дээ. Уурхайн олборлолт тодорхой хугацааны дараа дуусна. Тэр үед нөхөн сэргээсэн талбайг орон нутагт хүлээлгэж өгнө. Тиймээс Монполимерийнхэн 16 га талбайтай 6-аас 10 метрийн гүн нуур байгуулах ажлыг 10 гаруй жилийн өмнөөс олборлолтын ажилтайгаа зэрэг шахуу эхлүүлжээ. Тэр 2003-4 оны үед Монголд их гантай байсан. Тэгээд ер нь усны талаар энэ тэмдгүүл хөдөлгөөн болж исэн л да ер нь. За уул уурхайн компаниуд одоо усыг бас ширгээгээд байна гихчлэн сөрөг одоо ийм юу яриа хөөрөө PR-ууд их явж исэн л да. Тэгэхээр нэг нуурч гэсэн одоо сайхан нуур байгуулад өчвөл одоо биднэрт сайхан энэ аймаг сумдаач үлдэн штэ ингэж хамгийн түрүүнд гэсэн одоо бол энэ нуур маань бүтээн байгуулалт болчихлоо л да. Зөвхөн одоо энэ хавийн энэ чулуунуудыг ингээд өөрч тавихад бол 40 машин, нэг машин гэхдээ ч одоо 20 гаруй тоноор бодоход чинь 400 тоннод чулуу бол энэ хавьд орсон байгаа. Нуура туулгалтай холбоод тэрний үнэтэй бас энэ манай нуурын зах зээл нэлээд нэмэгдсэн. Нэг жил бол ингээд нэг бөөн хар галуу байсан. Загсаа идчихдэг. Тийм учраас л нөгөө тэрний чинь бас тодорхой хэмжээгээр ирүүлэхгүй байх ямар арга байна тэргээл бас судалдаг юм байл энэ инженерүүд чинь тэгэл жил болгон ийм бочлоо гэж дараа жил одоо ингээх хэрэгтэйгээр төлөвлөгөөндөө тусгадаг. 2002-3 оны үе шүү дээ. 10 гаруй жилийн тэр үеэс эхлээл ер нь Монполимерийн талбай дээр ашигласан талбайг техникийн нөхөн сэргээлтийг яаж хийх үү, биологийн нөхөн сэргээлтийг яаж хийх үү гэдэг дээр байнгын одоо жил болгон судалгаа авдаг, хөрснөөс нь дээж авдаг ийм ажил хийгддэг байсан. Нуурын хувьд бол мөн ялгаа байхгүй. Яаж одоо нөхөн сэргээвэл илүү ач холбогдолтой, илүү тэр орчиндөө зохицох гэдэг талаас нь бас судалгаа хийсэн, зөвлөмж гаргасан байдгийг. Эрдэмтэд болон судлаачид оролцсон томоохон төслийн дүнд байгалийн нуураас ялгарахгүй амьдралтай амьд тосон нуурыг бүтээн байгуулад байна. Манлайлал, компанийн сайн засаглал, шилдэг бүтээгдэхүүн. Монполимер, компанийн түүх, Монголын түүх. Туулын бургас. Нутгийн унган төрх болсон бургасан шувуу болоод бусад ургамалгүйгээр энэ газрын нөхөн сэргээлтийг төсөөлөх аргагүй. Үүнийг хийж чадсан нь тосонгийн ордын биологийн нөхөн сэргээлтийн бас нэгэн туршлага. Туулгалын хөвөнд ургадаг бургас, Ильяс тэрчмэ төрөл бүрийн бургасыг бол Ус аймгаас асууж нутагшуулж тарьсан. Тэр нь бол маш сайхан ургасан байсан. Биологийн нөхөн сэргээлтэнд гаргаж байгаа модыг бол бид хүн гаднаас ер нь бол худалдаж авдаг. Өөрөөсөө одоо дотроо мод үржүүлэхийн ил болон
Уламжлалын аж ахуй ингээд байгуулад одоо өөртөө модоо үржүүлдэг байгаа. Үүндээ бол одоо 8-аас 10 төрлийн модыг одоо үрээр болон мөчрөөр тарьж үржүүлээд талбайдаа гаргадаг. Нутгийн иргэдэд үлдэцтэй чацарганы төгөл. Хадлан авах хэмжээнд хүртэл ургасан бэлчээрийн олон нас дургамал. Саргас, ерхөг, согоовор зэрэг 8-аас 10 төрлийн ургамлын 73.7 тонн үрээр ургамалжуулсан 227 га талбай. Тосонгийн уурхай нөхөн сэргээлтийн мэрэгсэн багийн өвөл зөнгөө үргэлжлэх буйггүй хөдөлмөр. Усалгааны дэвшилтэт технологи, дуслын усалгааны систем. Энэ бүхэн тосонгийн ордод өрнөж байгаа нөхөн сэргээлтийн ажлын нэгэн хэсэг. 2014 оны 8 дугаар сарын байдлаар тосонгийн ордод тарьж ургуулсан модны тоо 65,000 давж бараг 5.5 км үргэлжлэх 4 ойн төглийг бий болгожээ. Харин 3 жилийн өмнө Галтай Булнаан аманд 70 га талбайд 15,000 мод тарьж хүлээлгэн өгсөн нь туул голын ихийг ойжуулах санаачлага байлаа. Манай уурхад бол мод тарьж үзээгүй юм гэж байхгүй. Ийм том олон га талбай дагаас мод үржүүлгийг нэлээд их хуваар гаргаж байгаа үйлдвэрлэл нэвтрүүлж байгаа ажлыг Монполиметаас өөрөө би одоонд бол хараагүй. Ус ургамлаа тэтгэх үржил шимт өнгөн хөрсийг техникийн нөхөн сэргээлтийн явцад бий болгоно. Түүнээс биш ухсан нүхийг ердийн шороогоор дүргэх төдий энгийн ажил биш аж. Байгаль орчноо нөхөн сэргээцсэн бүр эдийн засгийн эргэлтэнд орох хуцаар сайхан объектууд бий болгоцсон ийм газруудын туршлагыг харж үзэж явж байхад бид нар хамгийн түрүүнд одоо тэр хөрсөн дээр их анхаарсан байдаг. Тэгээ бид нар нэг Америкт явж байгаад нэг тийм одоо ялцмаг бүхий их үржил шимтэй өндөр хөрс гэхээр сонирхоод тэгээ тэрийг нэг контейнерыг авчирч анх заамарлуугаа зөөж ингэж хөрсөө баяжуулж ирсэн. Тэр бол туршилттай. 1990-ад оны ихэр 1 тонч хүрдэггүй байсан Монгол банкны алт худалдан авалт 2014 оны эхний 9 сарын байдлаар 8.7 тонн болж алтны экспорт 5 тонныг давж 214 сая долларт хүрлээ. Үүнд 1992 оноос хэрэгжсэн алт хөтөлбөр болон 2000-аас 2002 онд улсын их хурал засгийн газраас гаргасан тогтоолууд үр дүнгээ өгсөн гэж жишээд үздэг. Эдгээр шийдвэрийн дагуу туул голын татамд алт олборлж эхэлсэн компаниуд байгальд хамгийн хөнөөлгүй гэгддэг Dragon технологиг сонгон ажилласан юм. Улс орны алтны үйлдвэр Драгта болгочхимсан гэсэн мөрөөдөл нь анх толгойтын алтны ордод зөвлөх холбоот улсын тусламжтайгаар Драгийн үйлдвэр барьснаар биелсэн гэж геолог эрдэс ухааны доктор Хурц сайхны нэгэн ярилцлагатаа дурдсан байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 5 Драгийн үйлдвэр байгаагийн 2-ыг нь Монполимет өөрийн хөрөнгө оруулалтаар босгожээ. Олборлолт баяжуулалтаа хийх явцдаа техникийн нөхөн сэргээлтийн 70%-ийг өөрөө гүйцэтгэдгээрээ Драгийн үйлдвэр нь уул уурхайн салбарын эко үйлдвэр юм. Цахилгаан эрчим хүчээр ажиллаж үүсгэсэн хиймэл зөөрмөө дахин ашигладаг нь мөн Драгийн үйлдвэрийг эко гэж тодотгох үндэс болдог байна. Уралдаан 80 эдэн шанахтай олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд торхон шигшүүрээр шигшээд Английн ялгагт хийж байгаа байхгүй. Урдаасаа авсан олборлож байгаа тэр шороо бол бүгд 100% гаралтай энэ үүсгэсэн орон зай хиймэл нуур цөөрмөө дотоод доолгоор нөхөн дүүргэж байгаа. 70% техникийн нөхөн сэргээлтийг өөрөө хийгээд өгч байгаа. 30%-ийнх нь нөгөө овоолсон шим төрсийн эргээд ихшилт хийгээд 100% техникийн нөхөн сэргээлт хийгдэж байгаа. Бид Монполиметтэй баггүй хугацаанд хамтран ажиллаж байгаа. 2007 онд зохион байгуулсан нөхөн сэргээлтийн 2 дахь чуулга уулзалтыг Монполимет хамтран зохион байгуулсан. Тэгэхээр тэдний хувьд нөхөн сэргээх ажилд аль хэдийн анхаарал эхэлчихсэн байсан гэсэн үг юм. Миний хувьд уурхай дээр очиж үзэлгүй удаж байгаад энэ зун утсан. Тэгэхэд нөхөн сэргээх ажлын талаар ойлголт нь өмнөхөөсөө эрс дэвшилсэн нь ажиглагдсан. Компанийн хувьд орон нутгийнханд хандах хандлага нь өөрчлөгдсөн санагдсан. Оршин суугчтайгаа харилцаагаа сайжруулах зохисохгүй, хүмүүст хожим нь хэрэгтэй зүйл хийхийг
зорьсон байсан. Жишээ нь туулгол дээгүүр жижиг үр тавьж оршин суугчдын чөлөөтэй зорчих, эргэн тойронтой танилцах нөхцөлийг бүрдүүлсэн байсан. Энэ нь уурхайн компаниуд ойр орчны иргэд оршин суугчдтайгаа илүү найрсаг харилцаа үүсгэхийг хүсэж байгааг илтгэн харуулж буй жижиг зүйлс юм. Учир нь эдгээр нь хууль дүрмээр шаардсан зүйл биш. Компаниуд сайн дурын үндсэн дээр хийж байна гэсэн үг. Орон нутгийн иргэд эхэндээ бол их хүлээж авдаг байсан юм байна. Тэгээд яг бид нар энэ нөхөн сэргээс нь байгаа ингээд хашаал хамгаалаад энэ бас нэг урд нь нөхөн сэргээсээс нь талбай маань өмнө зүс ороод ирэх ирээр бас орон нутгийн иргэд бас хандлага нь шал ондоо болж байгаа л та. Тэр олоргоол ерөнхийдөө хожиртай л мал хожирлдаг газар л та. Одоо ч гэсэн ер нь нөхөн сэргээсэн тэгэл ер нь бид нар одоо ч гэсэн мал залаа хожирлаа. Тэргээр урд нь болоод явдагс одоо ч гэсэн болоод явж байна. Манай хамаал тахилга орж тусдаг өвлжнүүд байх тулаад агсан болохоор чинь 100 хавар намар мачдаг тэгээд өвлмөл тэрнээс гадардаг. Тэр одоо бэрхшээлгүй л байна. Компани нөхөн сэргээлтийн тайлангаас харвал Тосонгийн үйлдвэр 1996 оноос хойш нийт 742 га талбайд олборлолт хийснээс 90% нь техникийн нөхөн сэргээлт, харин 60% нь биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийгээд байна. Одоо гагцгүй нөхөн сэргээсэн талбайг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? Цаашид яаж ашиглах вэ гэдэг асуулт орон нутгийнханд үлдэж байна. Одоо хүлээж авсан дараа бол бас тэр газар дээр аюул жуулчлалын чиглэл ялангуяа тэр цагаас агнуурын чиглэлийн одоо аюул жуулчлалыг хөгжүүлэх ийм бодлоготой байгаа. Тэгээд тэр өрөөнд бас ажлын байр бий болгох. За мөн давхар одоо тэр орчны газруудыг бас харж хамгаалж орон нутгийнхаа тусгай болгох ийм бодлогоор цаашаа явах гэж байна. Ерөөсөө заамрын энэ Монполиметийн нөхөн сэргээлтийн талбайг цаашдаа уул уурхай нөхөн сэргээлтийн загвар болгоод энд одоо байнгын нэг сургалт явуулж байгаа сургалтын бааз болгож ашиглах ийм одоо сан санаачлаг бас манай салбарын эрдэмтэд гаргаж ажиллаж байгаа юм байна. 350 хүн ажиллаж амьдрах энэ суурин нэг л өдөр орон нутгийн мэдэлд ирэх бас нэгэн бүтээн байгуулалт. Олборлсон газраа урдын төрхөнд нь оруулж, орон нутагт үр хөөжөө өгөхүйц хэмжээнд сайжруулан хүлээлгэж өгдөг туршлагаараа Монполимет уул уурхайн салбартаа тэргүүлж байна. Одоогоор уул уурхай байгаль орчны хууль бүрэн төгс болж амжаагүй байна. Гэхдээ дэвшил гарч байгаа. Хуулийг боловсронгүй болгосноор нөхөн сэргээлт хийдэг хүн компаниуд нийгмийн хариуцлага хүлээхээс зур аргагүй болно. Ер нь бол уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт хийлэгдэг болгохын тулд хариуцлага тооцох гэдэг асуудал байгаа шүү дээ. Хуулийн доктортой орчноо бий болгоод дээр нь хариуцлага тооцоод бас дэмжиж чадах юм бол уул уурхайн салбар зөв хөгжих ёстой. Бидний нөхөн сэргээлтийг хардаг бах, сонсдог бах, эндэгнтэйгээ эднэр холбоотой байдаг бах. Хаяад явдаг компаниуд ч гэсэн бас хийдэг болсон. Тосонгийн уурхайхан нэг га газрыг нөхөн сэргээхэд 16 сая төгрөг зарцуулж байгаа гэсэн тооцоо байдаг. Нөхөн сэргээлтийн зардал нь жилд хэдэн зуун сая төгрөгөөр хэмжигдэж 1996-аас 2013 онд нийт 10 тэрбум 149 сая төгрөгт хүрсэн дүн гарчээ. Зөвхөн 2012 онд 1 тэрбум 514 сая төгрөгийг нөхөн сэргээлтэн зарцуулсан нь бусад компанийн хувьд жишээ болох үз өндөр үзүүлэлт болж байна. Харин тосон үйлдвэрт оруулсан нийт хөрөнгө оруулалт 112 тэрбум төгрөг. Үүнээс зөвхөн Драгийн 2 үйлдвэрийг байгуулахад 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Монполимет дараагийн төслөө говийн бүсэд хэрэгжүүлнэ. Дорн говийн өргөн суманд 1 сая тонны хүчин чадалтай хуурай аргын цементийн үйлдвэр байгуулахаар Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллаж эхлэв байгаа. Европын хөгжлийн банкнаас явуулсан хөрс судлалын төслийн хэсэг ирсэн ажиллаж байгаа л да манай дээр. Яг тэр шохон чулууны орд дээр байгаа энэ ховор нандин уран бол одоо бусад зүйл ангийг бид нар яах ёстой вэ гэсэн ийм нарийн судалгаатай тэр ямар үйл ажиллагаа яах вэ гэдгийг одоо үнэлгээндээ оруулж гаргаж ирдэг. Ийм сайхан нар төслөө хэрэгжүүлдэг юм байна. Энэ бас биднэрт сурвалжтай их нарийн ажлууд их байна. 90 гаруй жилийн түүхтэй Монголын уул уурхайн салбарт уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн ажлын зөв эхлэлийг инхүү үндэсний хөрөнгө оруулагч Монполимет групп тавьж байна.